Оо болж шít. Оо. Сайн байцгаана уу? За өнөөдөр нэг сонирхолтой бичлэг хийхэд ингэ бэлтгэсэн байж байна. За юу гэдгийг та бүгдээр ингэ хараад мэдж байгаа ах энэ хотго ирлэгч байна гэд. За миний хувьд бол автор хотго ирлэж барьдаг хүн биш. Өмнө нь бол хотгонуудаа янз бүрийн юмар зүгээр аргалаад ингэ ирлээд нэг болгоод яваад идэг байсан. Тэгээ одоо ерөнхийдөө хотгыг яг тэр зөв аргаар нь зорилтын билүүгээр нь ингэж ирлж сурыг гэж ингэж зорж байгаа. Анхлан суралцагч гэсэн үг байх нь шүү дээ. Тийм учраас анхлан суралцагч хүмүүс байх юм бол надтай хамт ингэж хотго ирлэж бүгдээрээ сурцгаагаараа би бас хичээгээ сурахыг хичээнэ. За мэргэжлийн улсууд тэрвээ үзэж байгаа бол бид нарт бас алдаагийн маань бас хэлж өгөөрэй, зөвлөөрэй гэж хэлэх байна. За хотго ирлэхийн тулд юу бид нарт ингэж байх хэрэгтэй юм бэ гэхээр за хамгийн эхлээд ус байна. Энэ ус ямар хэрэгтэй юм бэ гэхээр энэ усанд билүүнүүдээ хамгийн эхлээд дотор нь хийгээд ингээд дэвтээ. За нэг 10-аас 15 минут тэр хугацаанд дэвтээд юм байлээ. Энэ юугаа билүүгээ дотор нь хийчихлээр ингээд тийм хийм бөмбөлгнүүд ингээд гаргаад байна. Тэгээ хийм бөмбөлгнүүд нь дуустал нь хүлээх ингээд 10-аас 15 минут. Ерөөд 15 минут орчим болдгийм шиг байна. За тэгээ хийгээд ингээд тэгээ тэрний дараа билүүгээ гаргаж ирээд ингээд хотгоо билүүдэж ир оруулна. За гол юм маань бол мэдээж энэ билүү байх нь шүү дээ. За надад ийм хоёр ийм билүү байна. За энд 4000, 1000, 3000, 8000 гэдэг ингээд тоонууд байна. Энэ бол билүүний ширхгийн хэмжээг харуулж байгаа тийм ээ. 4400, 1000. За 400 гэдэг нь хамгийн бүдүүн ширхэгтэй гэсэн үг байх нь. Хамгийн эхлээд тэр 400-таагаар эхлээд билүүдэж эхлэн тэгээ 1000 болно, тэгээд 3000 болно гэдэг юм ингээд нарийсгаад ингээд явна гэсэн үг. За энэ билүүнүүд бол би анхлан суралцагч учраас хямдхан билүү ингээд авцсан байгаа юм. Яг гоо тэгээд цаашдаа сураад ингээд сайн утга ярилдаг болоод ирэхээр мэдээж мэргэжлийн тэр Япон үнэтэй билүүнүүдийг авах байх л гэж бодож байна. За тэгээд билүүний маань суур энэ нэг билүүний сеттэй зүг ирдэг юм билээ. За энэ суурин дотор билүүгээ хөдөлгөөнгөө барих зорилттой мэржийн жир гүвч ингэ байгаа. За мэдээж хэрэг хотго маань ирлэг хотго маань энд нэг жижигхэн савтаа ус юм бэ гэхэлэр энэ ирлж явах явцад билүүн дээрээ энэ уснаас байнгын ингэ усаагаад ингэ явж явах хэрэгтэй байдаг юм байна. За тийм учраас юм жижигхэн ийм савтаа ус ингэ бэлтгэсэн байна. За хамгийн дөрөнд тэгэхээр бүгдээрээ ингээд юугаа усан дотор билүүгээ хийгээд 15 орчим минут хүлээнэ. Ийм бөмбөлгнүүд гарч байна. Энэ бөмбөлгнүүдийг нь дуустал нь усан дотроос ойгоод тэгээд бэлэн болохоор нь утгаа ирэлж эхэлдэг юм шиг байна. За билүү маань сая би билүүгээ нэг 15 орчим минут болгоод ингээд юм тэр хэм бөмбөлгнүүд нь дууссан. Тийм учраас гаргаж ирээд ингээд билүүдэд ингээд бэлэн болцсон байж байна. Холбооны хотго байна. Ингээд жоохон хэцүү болцсон байна. Ер нь бол галтгооны хотго бол эргүү болцол бас бид нарт ирчүүдэд бол бас нэлээд асуудал болдог тийм ээ. Эхнэрүүд утгаа ирлээч, утгыг ирлээч гэл ингээл хэлдэг. Тэгээ ирлэхгүй шиг ирэлдэг л дээ. Гэхдээ яг ингээд зориултын аргаар нь ерөөсөө ирэлж байгаагүй бас нэг учир дутагдaltaй байдаг байсан байна. За хамгийн эхлээд бүгдээрээ 400 талаар нь бүгдээрээ ирлэнэ. За энэ билүүгээ нэг суурин дээрээ бэхлээд ингээд тавьчих. Усаа ишнүүлчихнэ. Билүүгээ ингээд ягаад жоохон олуулчих. За билүүн дээрээ усаа. Энэ явцад бол байнгын ингээд тусаагаад ингээд
билүүг нь оргоод ирэх юм бэл. За эхлээд бүгдээрээ нөгөө хутгаа хэдэн градусын өнцгөр ингэж ирлэх юм бэ гэд. Тэрийгээ бүгдээрээ мэдж аваадах юм. За энэ галтгооны хутгыг бол ингэдэг гинэ. Тэг маш хурц өнцгөр ингэж ирэлдэг гэж байна. Галтгооны хутгыг. За тэр ногоо ирчих мэрчгэдэрд бол маш нарийн зүсэл шаардлагатай учраас их хурц өнцгөр ингэж юу ирлэх шаардлагатай. За жоохон хүндхэн шиг хатуухан шиг юм зүтгүүлдэг хутгыг бол арай жоохон мохоодуу тийм өнцгөр юу яадаг юм бэ? Ирэлдэг юм байна. Тэр алтгооны хутгыг бол ерөнхийдөө тэр 10-аас 20 градусын өнцгөр ирэлдэг байх нь 10 гэдэг нь бүр их хурц байх нь шүү дээ. Нэг ялангуяа тэр Японы тогоочноор бол 10 градусаар ирэлдэг. Ягаад гэвэл маш нэмэх юм ингээд аймаг зүсдэг учраас. За тэгээд илүү одоо хатуухан шиг юм да ан гөрөөнд байдаг юм аял маял давд хутгыг бол жоохон мохоо өнцгтэй. Ягаад гэвэл амархан мохчихгүй байх үүднээс ингээ 20-25 градус байдаг юм уу. Ингээд юу яадаг байх нь. Өнцгөр ирэлдэг байх нь. За өнцөг барих янз бүрийн аргууд ингээд бас байна. За өнцгөө эхлээд барихдаа эхлээд 90 градусаар ингээд тавьж жагаад за тэгээд талын болгоход 45 градус, ахаа тал болгоход чинь 22-3 градус ингэж болно гэсэн үг байна. Ерөнхийдөө ингэж өөрөө тэгээд шууд ингэж ирлээд явж болж байна. За бас дараагийн бас нэг арга бол ингэж ийм зоосон мөнгнүүд 3-ыг давхарлаад тавьчихдаг гинэ. Тэгээд тэн дээрээ ингэж тавьж жагаад тэгээд яг энэ өнцгөө бариулаад ингэ наашаашаа. Бүр нэмгэн болгох юм бол ингэж нэг зоосыг авч жоод ингэ тавьдаг ч юм уу. Иймэрхүү арганууд байна. За бас нэг арга бол бас юм байна. Маркераар ирэн дээрээ ингэж зурж ягаад тодруулж ингэж зурж ягаад за ингэж маркераар зурчиж ягаад тэгээ утгаа ингэж ирлэхээр хэр юу яаж байгаа харагддаг юм шиг байна. Өөрөө жигд барьж байгаа нь харагддаг юм шиг байна. Миний маркерс өрөөлтийн маркер биш юм шиг байна. За бас нэг дараагийн нэг арга бол энэ өнцөг баригч гэдэг нэг юм бэ. Энэ билүүнийхээ шийдтэй цуг ирдэг. Тэгээ энийг энэ хутганыхаа энэ мөрөн дээр ингэж хийгээд тэгээд ингэж ирэлдэг юм байна. За би яах гэж байгаа гэхээр би бол тэр мэргэжлийн улсуудын бичлэг үзэж байхад мэргэжлийн улсууд юу гэж хэлж байгаа нэр анханасаа ерөөсөө юу яачвал өөрөө мэдрэмжээр өнцгөө бариа сурчвал тэр нь хамаагүй илүү байдаг юм а гэсэн тийм юмнууд яваад байгаа учраас би анханасаа за янз бүрийн арга хэрэглүүгээр өөрөөр ингэж ирэлж үзэх гээд байгаа. Тэгээ сурах нь яах нь мэдэхгүй байна. Сурах ахал гэж найдаж байна. За утгаа ирлээд эхлэе. Утгаа барихтаа бас за ингэж бариад тэгээд өөрийнхөө өссөн өнцгөр утгаа өндийлгэж жагаад тэгээ ир оруулах цаа хэсэг дээр хурууныхаа өндгийг байрлуулад тэгээд нааш цааш нь их хүчтэй биш их сул биш дараад ингээд чөлөөтэй нааш нь ингэ яваад. За ерөнхийдөө ингээд ташуу байдалтай ингэж утгаа ирэлсэн ч болно, гүйлгсэн ч болно, эсвэл ингээд явуулсан ч болно гэж ингэж болж байна. Аль нь ярьж байна. Аль нь өөрчлөн одоо өөрчлөн илүү эвтэй юм байна. Тэрүүгээр ингээд хөдөлгөөд авах боломжтой. За би бол ингээд яваад байна. Уруугаа өнөхөө өндгий бас ингээд солиод ингээд үүлээд яс усахгүй учраас нөгөө хурууны маа өндөг байна. Нэг сайн гүйжихгүй юм байгааж магадгүй. За ингээд нөгөө талыг нь бас яг адилхан жигдэх юм ингээд ирлээд байна.
$2-ыг адилхан хэмжээтэйгээр өнцгийг нь алуулна гэсэн үг байна. Адилхан хэмжээтэйгээр. За тэгээд ер нь энэ хамгийн бага гэрээтэй буюу хамгийн бүдүүн ширхэгтэй энэ бэлүүн дээр хэр удаан ингэж үрэх юм бэ гэхээр энэ гэх юм хурууныхаа өндгөөр ингэж тэмдрээд үзээд байх юм байна. За хурууныхаа өндгөөр тэмдрээд үзээд байхаар нөгөө ир маань нэг тишг ингэж налаад ингэж гарч ирсэн юм мэдрэгдэх юм хурууны өндгөд. За тэгэнгүүт нөгөө ир маань хэлбэртээ оржчээ гэж үзээд дараагийнх нь гэрээдтэй бэлүүргээ орно гэсэн үг. За энэ зурган дээр ингэж зураад үзүүлээд байгаа. Ингээд за ингээд хоёр талаас нь ингээд хусаад ингээд ирээ ингээд хэлбэрт оруулчихгод хамгийн торгон үзүүр нэг тишиг ингээд давж гарч ирээд ингээд тэр нь налсан юм хэсэг нь бидний хурууны өндөг нь ингээд мэдрэгдээд байна гэсэн үг байна шүү дээ. Хурууных нь өндөг. За тэгэнгүүт за дараагийнхаа юу баг гэрээдтэй билүүгээр билүүднэ л гэсэн үг байна. За жоохон явуулах юм. За хурууныхаа өндгөөр ингээд имрээд үзээд байхаар нэг тишиг нь алдсан байгаа байхгүй. За би бас нэг тийм алдаа бас гаргасан байна. Яагаад гэвэл одоо энэ хамгийн бага гэрээдтэй буюу хамгийн бүдүүн ширхтийн 400 гэрээдтэй байгаа юм. Тэгээд хэрвээ хурдан их мохцсон утгыг бол хурдан ирлий гэх юм бол 400 шүр 120 морин гэрээдтэй ийм байх ёстой. Тэгжээж хурдан нөгөө ирлэх тийм боломжтой болж ирж байгаа юм байна. За ерөнхийдөө бол энэ бага гэрээдтэй билүү бол яадгүй гэхээр эрийг ингээд хэлбэрт оруулсан. Хутган огцсон юм өөрөх юм болцсон байгаа шүү дээ. Тэгэнгүүт баг гэрээдтэй буюу бүдүүн ширхэгтэй юугаараа билүүгээрээ билүүдэд ийм хэлбэртэй ингээд эхлэх болгоно гэсэн үг байна. За энэнийхэн дараа болгоцсныхаа дараа нөгөө нарийн билүүнүүд дээр гэрээдтэй нарийн билүүнүүд дээр ингээд явуулдаг. Яг ч юм уу нэг хэлбэр оруулсан нөгөө юугаа хутгаа эрийг нь хэлбэрээр оруулсан хутгаа ингээд цааш нь үргэлжлүүл. Ер нь тэгэхээр чинь нөгөө бүдүүн арзгаар юмар үрдсэн байгаа учраас ийм өөтэй арзайс юм болцсон байгаа шүү дээ. Тэрийг илүү ингээд нарийн өнгөлөөд нарийсгахын тулд ингээд дараагийн нарийн билүүнүүдийг ингээд гэрээтийн ихсгээд ингээд явдаг байх. За тэгэхээр одоо дараагийн гэрээд рүү оруулах 1000-тай талаар нь бүгдээ хийгээд 1000-тай талаар нь хийгээд ингэж яваа. За энэ 1000-тай талаар нь билүүдхээс өмнө нэг реклам яваадах юм. За би өөрийнхөө вебсайтаар ийм хутга борлуулдаг. За энэ бол сүүлийн үед дэлхийн хутга сонирхчдын бас нэлээд дуртай болоод байгаа юм хутга. Дуртай болоод байгаа. За Petrified Fish гэдэг брендийн ийм хутга байна. За ган нь бол D2. D2 гам бол маш өндөр хатуулагтай, ирээ маш сайн барьдаг. Өөрөөр энэ хутгыг бол аялал зугаалга юу байдгийг ан гөрөө заагсчлал одоо юу байдгийг те ямар ч хүнд хэцүү юмд бол ашиглах боломжтой гэсэн үг байна шүү дээ. Хэмжээний хувьд бол бас нэлээд яг өвтөг хутгнуудын тунд бол бас нэлээд том. Өөрөөр хэлбэл хүн хөдөөгөөдөө хүнд хэцүү нөхцөлд аваад явах боломжтой гэсэн үг байх нь нэлээд маш бат бөх юм хийцтэй ийм хутга байгаа юм. За дараагийн нэг хутга бол бас Petrified Fish брендийн нүүр царай болдог юм Beluga гэдэг юм загвар хутга байна. Энэ K110 гэдэг юм гамтай Австри гамтай ийм мундаг хутга байна. За энэ хутгын гам бол бас нэлээд өндөр хатуулагтай, ирээ маш сайн байрна, бас зэврэлт нь маш төсвөртэй ийм гоё хутга байна. За дараагийн танилцуулах юм бол энэ multi tool буюу олон үйлдэл багаж. За энэ олон үйлдэл багаж
бол сүүлийн үед бол бас хүмүүс дэлхийд дээр хүмүүс EDC everyday carry гэдэг хоббиг маш ихээр хөгжүүлж байгаа. За тэр everyday гэдэг carry гэдэг хоббиний бол бас нэг хамгийн гол чухал хэрэгсэл бол энэ олон үйлдэл ингээ багаж байдаг. Олон үйлдэл багаж байдаг. За энэ бол Varna гэдэг ингээд брендинг юм мулти туул бахан Varna. За энэ бас манай вебсайтд бас нэлээд боломжийн үнээр ингээд байгаа. Боломжийн их өндөр үнэтэй лидермен ч гэдэг юм уу юм тийм үлдэт үйлнийг авах боломжгүй байх нь бол маш чанартай бөгөөд хямд үнээр бол энийг авах боломжтой гэсэн үг байх. За дараагийн нэг гоё юм бол энэ EDC гарч ид. Ийм жижиг EDC гарч идэм бол ийм жижигхэн хэмжээтэй байдаг. Өдөр тутам халаасандаа хаанаач аваад ингээд яваад ямар л үед хэрэгж байгаа дэр шууд гаргаад ирэх боломжтой. Өдөөс ийм хэн жижигхэн ийм гарч идэм байдаг. Усны хамгаалалттай. Тэгээд ийм тагнаа ийм соронцтой. За энэ бол нөгөө машины капот онгоолоод юм хийгээд капоттой нааж маагт ингэ хэрэг яадаг их тохиромжтой байдаг. Ийм гарч идэм байна. Энэ тусгал мосгол бол маш гоё том нөгөө байгалийн юмны өнгийг гоё тодруулж харагдуулдаг. Ийм байна. Орой өдөөс бас эмэгтэйчүүд зүгэндээ игээд аваад явхад харанхуй гудамжаар явхад бол бас тэг гудамж тэрчгээр нь л гэрэлтүүлнэрээс ийм хэн жижиг юм хүртлээ. За ийм гоё EDC хэрэгслүүдийг ингээд сонирхыг бол миний вебсайтаар зочлоороо бүгдээрээ би вебсайтны хаягийг энэ доор ингээд тавьчихна. За ингээд юугаар үргэлжлүүлээ? Худал гаргалгаа үргэлжлүүлээ. 1000-тай болгоцсон. 1000 дээрээ бүгдээрээ утгаа ирлээ. Цааш нь бас юугаа усаа ингээд дэшин дээр нь тусаагаад байх хэрэгтэй. Хизээ ингээд яаж л хутгуун ингээд ирэлж явах үед аяндаа ус нь хатаад ирэхээр ингээд дуун ингээд тавирлж байгаа дуу маань шалжлах маягтай болдог. Тэгэл хатаад ирж ингэсэн үг байна шүү дээ. Тэгэнгүүт юугаа дээрс нь усаагаад байна. За ингээд 1000-тай дээрээ бүгдээрээ ингээд утгаа бас мөн түрүүний адилхан хөдөлгөөнөөр л ингээд явуулаад байх юм. Тэгээд ирээ өөрсдөө мэдрэмжээр бас ингээд шалгаад байна. За галтгооны утгуул бол ерөнхийдөө нэлээд зөөлхөн учраас ингээд нэг удаан ингээд билүүдээл ингээд байхгүй. За нэг 4-5 минут 3-4 минут ч юм уу ингээд билүүдэж байгаад энийг ерөнхийдөө өөрөөгөө рууныхаа өндгөр ингээд шалгаад ингээд явчихна гэсэн үг. Нөгөө цаас маасаа ингээд зүсч яриад тий. За эсэг хугацаанд бүгдээрээ 1000-тай тал дээр удаа билүүдлээ. Одоо цаашаа билүүгээ нарийсгана. За 3000-тай 3000-тай тал дээр бүгдээр билүүгээ нарийсгад ингээд билүүдээ. Ер нь галтгооны хутганд бол 3000 байхад ер нь хангалттай байдаг юм шиг байлээ тий. Тэрнээс илүү л нэх тийм шаардлага байдаггүй юм шиг бэл. Гэтэ яг хүний сонирхол өөрөө 3000-аас дээш 6000 юу гэдэг 8000 гэдэр болго бүр нарийн нөгөөд нэг том хоолны газар рестораны тогооснор бол бүр амар дээш явдаг байлгүй бодвол. За ялгаа авахгүй бас л нөгөө энэ ч бүр юм дээр нь 8000 дээр нь хийчихсэн биз дээ. Нандуурс минь 3000 нэнд. За яг ингээд түрүүний гişгэл ингээд явуулаад. Явуулаад энэ ч гэжтэй өөрөө анх сурж байгаа юм их хайхтар тийм. Тэгэн ингэн гэж яриад авах ч өстой тийм. Зөв биш байх л да. За нэг хэсгээ жоохон үрчлээ үрчлээ. За тэгээ сүүлд нь бас нэг юм
шир арьс байна. Тэгээ энэ дээр нөгөө ногоон паста түрхэж яагаад жигдэхэн түрхэж яагаад тэгээ хутгааны хитгэн ингээд дочдг юм билээ. Би одоо тэр нь одоо надад байхгүй гэдэг. Гэтэ яг нэг алавчгүй ч байдаг юм шиг байлаа. Тэр бичлэг үзэж яагаад яг тэр тухайн хүний сонирхол илүү одоо утгаа бүр гэрэлх шиг болгоё гэх юм бол тийм ингээл юу ч тийм шиг үлээ. За бүгдээ хутганыхаа ир маань одоо хүн ирэлжил байгаа юм чинь нэг ир орсон байх л гэж найдаж чинь бүгдээ нэг хараадах ямар шин байна. Оо болж шít. Оо болж шít. За. Болох юм байна. Удгарлж. Гол нэг юм зориултын билүүн дээр ингээд ирүүлвэл хамаагүй илүү байдаг юм байна гэдэг нь мэдэгдэж байна л да. За хамгийн сүүлд утгаа ирлээ дуусчаад тэгээд билүүнүүдээ ингээд заавал тэгшилдэг гинэ. Тухайн үрдэл тэгшлээд явал дараагийн удаад ингээд утгаа ирлэхэд ингээд билүүнийг хотоож мотогоогүй ингээд амар байдаг гин. За билүүгээ тэгшлэхдээ билүүн дээрээ ингээд тор маягаар ингээд харандаагаар ингээд зурчдаг. Тэгээ ингээд зурж хагаад тэгээ нөө билүү тэгшлэгчээр ингээд дээр нь үрээд ирсэн шиг. Үрээд ангууд чинь энэ харандаа зурсан хэсэг нь арилааг байх юм бол тэр хаваар энэ хотхор болсон байна гэсэн үг байна шүү дээ. Тэгээд харандааныхаа зурааснуудыг арилсан ингээд үрчгээ билүү маань тэгшэлчтэй гэсэн үг байна шүү дээ. За ингээд тэгшэлдэг байх юм. За ингээд бичлэг маань энэ дөрөв ерөнхийдөө өндөрлж байна. За та хэд хэрэгтэй мэдээлэл өгч чадсан бол YouTube сувганд маань лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Хамгийн гол нь вебсайтаар маань зочлоороо вебсайтныхаа хаягийг энэ доор үлдээж гисэн байгаа. За баярлалаа баяртай.